пассажир лагч маань бас энэ гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгуудаар бас ажилласан. Тэгэхээр хоёр хуулийн маань одоо хоорондын холбоо тийм ээ хуйлдаж ажиллах асуудал дээр ер нь одоо анхаарах зүйлс нь юу байгаа вэ? Та өөрөө одоо бас энэ гэр бүлийн шүүхээр хянаж төрлөх хуулийн төсөл дээр ахалж ажилласан. Гэр бүлийн одоо хуулийн шинжилсэн найруулгууд бол ажлын хэсгээр ахалсан. Тэгэхээр энэ хоёрын уялдаа холбоон дээр хамгийн гол анхаарах зүйл нь юу гэж харж байна вэ гэж асуух гэсэн. За ажлын хэсгийн дарга баасан жаргал гэж хариулъя. За Монгол улс анх удаага хүүхэд гэр бүлийн шүүхтэй буюу дагнсан нэг шин шүүхийг бол байгуулж байна. За урд нь бид нар захиргааны иргэн дагнсан шүүхийг бол байгуулж байсан туршлагатай. Гэхдээ энэ удаагийн шүүх бол хүүхэд мөн гэр бүлийн хэргийг гэж байгаа. Тэгээ энэ удаа бид нар хуулийн төслөөрөө гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг шинчилж анхдагч хуулийн төслийг ингэж хууль зүйн дотоод хэргийн яамнаас өргөн мэдүүлсэн дээр манай ажлын хэсэг ажилласан. Түүнээс гадна бидний бас нэг анхаарах ёстой юм эрүүгийн хэрэг болоо зөвшлийн хэрэгт холбогдож шалгуулж байгаа хүүхдүүдийн асуудал за мөн хохирогч хүүхдийн эрхийн асуудлыг эрх зүйн байдлын асуудлыг мөн дээрдүүлэх сайжруулах олон ийм дэвшилттэй зохицуулт энэ хуулинд орсон. За гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулга дээр орж байгаа бас хэд хэдэн гол чухал одоо амин одоо сүнс болсон зохицуултууд байгаа. Түүний нэг нь гэр бүл хэрвээ цуцлахаар болвол хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэмж, хүүхдтэй уулзах хуваар хүүхдийн талаар шийдвэр гаргалтын асуудал байна. Бид нар энийг бүгдээринг нийлүүлээд нэг л том ойлголт буюу зөвхөн хүүхдийн асрамж гэж олон жил ойлгож хэрэглэж ирсэн. Үүнийг бид нар бол маш одоо нарийн байдлаар бол задлж байгаа. Гэхдээ бас дэлхийн бусад улс орнуудыг бүр айхтар зарим зүйлүүдийг бол нарийн хэмжилт задлаагүй. Яагаад гэвэл тодорхой хэмжээгээр үе шаттайгаар бас шилжих ёстой ийм процесс ажиллагаанууд байгаа учраас бид нар эхний ээлжинд хүүхдийн асрамж, хүүхдийн шийдвэр гаргалт, за дээрэс нь хамгийн гол нь хүүхдтэй уулзах хуваарийг ингэж шүүгч шийдвэрээр тогтоодог болох ийм одоо өөрчлөлтийг оруулж байгаа. За тэгээд хүүхдийн талаарх шийдвэр гаргалт гэдэг чинь юу юм бэ гэдгийг бас тодруулаад хэлчихье. Хүүхдийн боловсрал, эрүүл мэнд, шашин шүтэх, эс шүтэх, хүүхэд гадаад улсад зорчихтой холбоотой за өдөр тутмын болон томоохон шийдвэрийн гаргалтын асуудлууд байгаа. Тэгээд эдгээр шийдвэр гаргах асуудлыг үндсэндээ асрамжийг одоо авж байгаа тал нь хариуцаж явна. Гэхдээ энэ талаарх мэдээллийг за нөгөө тал одоо эхнэр юм уу нөхөр нөгөө тал бол заавал мэдэх мэдээллийг өгөх үүрэгтэй гэх мэтэр ингэж материалын хуультайгаа маш их уялдаа холбоотой ийм зохицуулт орж байгаа. За мөн манай шүүхийн системд орж ирж байгаа нэг том механизм бол хүүхэд гэр бүлийн мэрэгчлэлтэн гэдэг ийм одоо мэрэгсэн хүнийг энэ шүүхийн систем анх удаага авч ажиллуулна. Өөрөөр хэлбэл шүүх аливаа шийдвэр гаргахдаа яг энэ мэрэгжлийн хүний дүгнэлтийг нь тайлан үндэслээд шийдвэр харгалзаж үзээд шийдвэр гаргадаг болно гэсэн. Өнөөдөр бид нар олон хүүхдүүд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгааг харж байгаа. Гэхдээ энэ хүүхдэд яг ямар ял шийтгэл тохирох юм бэ гэдэг мэрэгжлийн дүгнэлтийг урд өмнө бид нар хизээж гаргуулж байгаагүй. Тэгэхээр ийм одоо шин системүүд бол энэ процесс хуулинд уялдаж орж ирж байгаа. Мөн гэр бүлийн хуулийнхаа шинжилсэн найруулгатаа салшгүй уялдаа холбоотой хамтдаа ингэж амьлах маш чухал институцийн ийм шинжтэй хууль байгаа. За Сорон зам болдог шүү. Нэмэлт асуулт. За одоо энэ одоогийн тухай хууль ярьж тэр ер нь бол одоо энэ хүүхдийн тэтгэлгийн асуудал нэлээд төлөгддгүү нэлээд асуудал болдог гэж ойлгоод байгаа. Тэгэхээр одоо энэ гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар болохоор шүүх болохоор бол энэ тэтгэлгийн асуудлуудыг одоо тодорхой нөхцөл байдал үүсэх болгонд авч хэлцгээр байгаа. Тэгэхээр нэг удаадаа болохоор бол одоо тэтгэлгийн хэмжээ ингээ батлаад шүүх шийдвэр гаргацдаг. За дараагаар нь одоо тодорхой хугацааны дараагаар тэрийгээ бас өөрчлөх ийм хэрэгцээ гарна. Энэ дээр одоо яг шүүхтэр процессын хувьд бол нэлээд асуудал гарахаар юм шиг санагдаад байгаа юм л да. Энэ дээр та одоо энэ талаар ямар шийдэл байгаа талаар тайлбарлаач. Баасан жаргал гэж хариулъя. За тэтгэлийн хэмжээг хэрхэн яаж ямар үзүүлэлтийг харгалзаж тогтоож ирсэн бэ гэдэг бидний өнгөрсөн хугацааны туршлага бол үндсэндээ бол ганцхан хүчин зүйл байгаа. Тухайн бүс нутагт хамжиргааны түвшингөөр л ерөөсө хүүхдийн тэтгэлгийг тогтоож ирсэн байгаа. Тэгээ энэ удаа гэр бүлийн хуулийн шинжилсэн найруулгаар энд бол концепцийн томоохон өөрчлөлт орж байгаа буюу тэтгэлэг төлөгчийн орлого
дээрээс нь тэтгэлэг төлөгч хичнээн одоо хүүхдийн тэтгэлгийг түлхийн бас ямар хүмүүсийг гэр бүлдээ асардгийн гэдэг энэ асран хамгааллын үүргийг нэгдүгээр харгалзаж үзэж байгаа. Нөгөө талаараа тэтгэлэг авахчийн өөрийнх нь хэрэгцээ шаардлага юу юм? Онцлог одоо хэрэгцээ шаардлагууд байгаа юу? Хөгжлийн бэрхшээлтэй юу? Ямарваа нэгэн нэмэлт асаргаа, эмнэлгийн үйлчилгээний зардал шаардлагатай юу? Гэх мэтээр маш олон нөхцөл байдлыг харгалзаж үзэж энэ тэтгэлгийн хэмжээг тогтоох, за тэтгэлгийг хэрхэн тогтоох вэ гэдэг хэмжээг засгийн газар мөн энэ дүрм журмыг бол сайжруулаад шинжилээд батлах үүргийг бас энэ хуулиар хүлээж байгаа гэсэн үг. За хоёрдугаар За нэмэлт хариулт өгье. Баасан жаргал шүү. за ингээ харахаар тэтгэлгийн хэмжээ үндсэндээ өөрчлөгдөгч шинжилж ингэж тэтгэлгийг бид нар шинээр тогтоох юм одоо хэрэгцээ шаардлага үүсэж байгаа. Үүнийг дагалдуулаад яг таны асуусан шиг дахиж энэ тэтгэлгийнхаа хэмжээг өөрчлүүлэх юм одоо хэрэгцээ шаардлага шүүхийн шатанд болоод за нэгэн шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн тухайд ч гэсэндээ мөн гарах бах. За энэ нь бол бас тодорхой хэмжээнд шүүх байгуулагдсны дараах тодорхой хугацаанд бол нэг хэсэг бол ачаал бол нэмж магадгүй. Гисэн хэдий ч гэсэндээ энэ хүүхэд гэр бүлийн шүүхийн хамгийн гол амин сүнс нь аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ ямагт төвдөн нэн тэргуунд хүүхдийг бид нар бодож байгаад энэ шийдвэрийг гаргах хэрэгтэй. Тэрнээс биш одоо гэр бүлийн хоёрыг зөвхөн тэр гэр бүлийн хоёр хүний одоо насанд хүрсэн хоёр хүний байр сууриаар бол энэ шийдвэрийг огт гаргахгүй гэсэн үг. Тийм учраас бид нар хүүхдийн нөхцөл байдлыг ямагт харгалзаж үзэж энэ тэтгэлгийн хэмжээг бол өөрчлөх ийм боломжтой байдлаар оруулж ирж байгаа. За бас нэг зүйл нь шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхээс За баасан жаргал шүү. Гүйс тариулъя. за бас нэг зүйл нь ерөөсөө шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ингээд тухайн шийдвэр одоо юу гэдгийг 6 сар болох 1 жил болтол хэргийн шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд ингээд юу ч шийдэгддэггүй. Одоогийн нөхцөл байдал бол ийм байгаа. Энэ бүх зүйл бол өөрчлөгдөөд шүүх үндсэндээ шийдвэрээ гаргахаасаа өмнө явцын дунд ингэж шийдвэр гаргадаг, захирамжаараа шийддэг, асуудлуудыг баг багаар шийдээд явдаг ийм механизм тогтолцоо орж ирж байгаа. Тэгэхээр үндсэндээ шүүхийн шийдвэр гарахаас өмнө хүүхдтэй холбоотой зардал, хүүхдтэй холбоотой сургалтын төлбөр, хүүхдтэй холбоотой тэтгэлгийн асуудлуудыг бол үндсэндээ үндсэн шүүх хурлаа хүлээхгүйгээр наан захирамжаар шийдвэрлээд ингээд явах бүрэн боломжтой ийм болж байгаагаар бас энэ онцлог байгаа. Тэгэхээр тэтгэлгийн асуудал бол маш олон хувилбартай шийдвэрлэх боломж бий болж байгаа гэж харж байна. За хариуцлагын Эрдэнэ бүрэн гишүүн алга байна. Жанчвын Галбаатар гишүүн асуулт асууя.